Аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон шинэ оны анхны даваа гарагийн шилөөдрөө үндэсний дээл хувцас өмсөж эхлүүллээ. Аймгийн засаг дарга Төмөр Атар сар болгоны эхний 7 хоногийн даваа гарагийг үндэсний дээл хувцас өмсөж хэвшгийг уриалга гаргасан. Тэгвэл аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон Монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, ардын зан заншил, өв соёлоороо бахархах, үндэсний хувцсны язгуур хэв шинж, угтаатны дээл хувцас, эд хэрэгсэл, соёлын бит бус үе сурталчлах, орон нутгийн үйлдвэрлэлийн эрхлэгчдийг дэмжиж Монгол хувьцаа өмсөж хэвшлээ. Аймгийн засаг даргын 01 албан даалгавар нь бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэлд эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн байгууллагын хүн сурталчилгааг арилгах, төрийн үйлчилгээг ил тод хуулийн хүрээнд түргэн шуурхаа хүргэх, ажлыг сайжруулах зорилготой юм а. Тэгвэл эргээд та бүхэнд засаг даргын 01 албан даалгавраас танилцуулъя. Аймгийн засаг даргын 01 албан даалгавар нь иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг ажлын 5 хоног багтаан хариу өгдөг шийдвэрлэдэг байхад боллоо. Төрийн байгууллагын үйлчилгээний цахим технологи нэвтрүүлэх, улирал бүр нэгдсэн нээлттэй хаалган мэдрэлгийг зохион байгуулж, төрийн үйлчилгээг нэг цэгээс жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч, иргэдэд хүргэж ажиллахаар боллоо. Мөн төрөөс олгож буй зөвшөөрөл, дуудлага худалдаа, ан амьтан агнах, барих, байгалийн дагалт баялаг, аливаа иргэн хуулийн этгээдэд олгох, тусгай болон энгийн зөвшөөрөл, газрын болон үйл хөдлөх хөрөнгөний дуудлага худалдааг ил тод нээлттэй 1 сард 2-оос доошгүй удаа сонгон шалгаруулж зохион байгуулахаар боллоо. Мөн жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлд худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт төрийн байгууллагаас олгох зөвшөөрөл, дүгнэлт, мэдээлэл авалгаад ажлын 10 хоногоос ихгүй хугацаанд олгодог байхаар боллоо. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ. Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Уг хэсгийг 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн хэмээн тус заасны дагуу албан хэргийг үндэсний бичгээр хослуулан түгээхийг уриалга гаргалаа. Худалдан авах ажиллагааны мэргэсэн ажилтны шалгалтад 47 иргэн тэмцэж А3 сертификат эзэмшин худалдан авах ажиллагааны мэргэсэн ажилтан боллоо. Төрийн болон орон нутгийн өмчин хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах, тухай хуулийн шинжилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, худалдан авах ажиллагааны мэргэсэн ажилтан бэлтгэх, хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр А3 сертификаттай худалдан авах ажиллагааны мэргэсэн ажилтны эрх олгох шалгалтыг энэ оны 1-р сарын 7-ны өдөр зохион байгуулж, шалгалтад аймгийн төвийн төсөвт болон захиалагч байгууллага иргэний төлөөлөх бод 71% хамруулан зохион байгууллаа. Үүнээс 47 хүн тэмцэж А3 сертификаттай эзэмшин худалдан авах ажиллагааны мэргэсэн ажилтан боллоо. Бусад аймгийн засаг дарга Төмөр Атар 2024-с 2028 онд хэрэгжүүлэх бүтээлч хөсгөлчүүд үйл ажиллагааны хөтөлбөрөөр аймгийн иргэдийн төлөөллийн хурлын дарга Пүрэвд оржод өргөн баярлаа. Хүний хөгжлийг дэмжиж эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх, иргэдийн оролцоонд тулгуурласан шударга, ил тод, цахим засаглалыг хөгжүүлж, хот хөдөөгийн тэнцвэрийг хангасан бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалж, амьдрах орчныг сайжруулах зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгон дөрвөн бодлогын хүрээнд 26 зорилтын 95 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж, үр дүн тоо 208 шалгуур үзүүлэлтийг боллоо. Засаг даргын уулзалт. Аймгийн засаг дарга Төмөр Атар Хүсгэл аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны салбарын удирдлагууд даавалцлаа. Тус уулзалтаар эх он жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажил болон хувийн хөвшлийг дэмжин ажиллахад хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Цаашид аймаг орон нутгаас бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр гаргах аливаа шийдвэр барилжааны банкуд дэмжин хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн эх 4 сард бүх банкны төлөөлөл болон иргэдийн оролцоог хангасан сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллахаар боллоо. Холбооны бүгд найрамдах Герман улсын баруун марк хот болон мөрөн сумын хамтын ажиллагаа 14 дахь жилдээ үргэлжилж байна. Герман улсын баруун марк хотын дарга Петр Илкиний аймгийн засаг дарга Төмөр Атар засаг даргын орлогч ганц сумнаар хүлээн авч уулзсан цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мөрөн сум болон Герман улсын баруун марк хотын хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, эрүүл мэнд, хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус уулзалтаар хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, аймгийн түвшинд өргөжүүлэх, мөн Европын бяцлах үйлдвэрийн соёлыг дэлгэрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мөн мөрөн сумын агаарын бохидлыг бууруулахад чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалт татахад хамтран ажиллах.
модны хаягдлыг дахин боловсруулан сайжруулан түлш үйлдвэрлэхэд хамтран ажиллах Герман мэдээллийн төвийн орчныг жижиг хороол байдлаар өргөжүүлэх зэрэг ажлууд дээр хамтран ажиллахаар боллоо. Хуралдаан Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн удирдах хорооны хуралд боллоо. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн удирдах хорооны хурал цахимаар зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар төслийн 2024 оны үйл ажиллагаа болон 2025 онд төлөвлөгдөж байгаа ажлуудын талаар хэлцлээ. Удирдах хорооны хуралд аймгийн засаг дарга Төмөр оролцож мөрөн сумжуулчны гудамж байгуулах ажлын төслийн 2025 оны төлөвлөгөөнд оруулж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар санал танилцуулж цаашид холбогдох яамд сандаа хүргэж хамтран ажиллахаар боллоо. Аймгийн засаг дарга Төмөр орон нутгийн орлого бүрдүүлэхэд оролцдог байгууллагын албан хаагчтай уулзлаа. Уулзалтаар 2024 оны орлого бүрдүүлэлт болон 2025 оны ажлын төлөвлөлтийн талаар санал. Ice Festival 2025 олон улсын мөсний баярын комисс хурлаа. Ice Festival 2025 олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссийн дагаар аймгийн засаг даргын оролцогч ганц ажиллаж байна. Тус хуралдаанаар зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар санал. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хаан эксэрдэг хатан далайн ишдэг хүндэтгэл үзүүлэлт Ice Festival 2025 олон улсын мөсний наадам 24 дахь жилдээ зохион байгуулагдах байна. Ice Festival 2025 олон улсын мөсний наадам 2025 оны 2 дугаар сарын 13-наас 23-ны хооронд хадгалт тосгоны хайч яамд зохион байгуулагдана. Тус наадмыг соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам Хүсгэл аймгийн засаг даргын тамгын газар зохион байгуулж байна. Хүүхэд багчуудын дунд шатрын спортыг сурталчилан дэлгэрүүлэх, авьяас чадрыг нь дэмжин авь хөгжүүлэх зорилгоор өсвөрийн шадарчдын цодгор хүү 2025 аймгийн наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд 21 сургууль, 8 цэцэрлэгийн 208 хүүхэд оролцлоо. Хүүхэд боловсролын байгууллагын ахмад ажилтан аймгийн боловсролын тэргүүний ажилтан Дамжин сүрэн хагасны нэрмжид болон зохион байгуулагддаг бөгөөд өнөө жил 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Аймгийн боловсролын тэргүүний ажилтан Дамжин сүрэн хагасны үр хүүхдийг аймгийн засаг дарга Төмөр хүлээн авч уулзаж хүүхдийн дунд шатрын спортыг хөгжүүлэхээр оруулж буй хувь нэмрүүдийн өндрөөр үнэлж хүүхдийн орны дэргэдэх бүх Монгол клубын дасгалжуулагч Нямдава багшийг орчин цагийн биеийн тамирын спортын салбар үүсч үлдсэний 100 жилийн өмнө даалгавар шагналлаа.